За ахаад хай манайхан хай зүрхнүүд бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. 2025 оны 1 сарын 1-ний өдөр та бүхэндээ амласнараа дахиад шинэ аниме ярьж өгч байна. Тэгээд бас 2025 онд надтай хамт манай одоо аним картан гайд цогтой маань хамтарч ажиллах Hero Store-то бүр маш их баярлалаа. Тэгээд хийсэнчлэн Hero Store-т маань шин амар хөөрхөн игдүүтэй фигурнууд ирсэн байлээ. Би одоо бас фигур цуглуулж хийж байгаа болохоор та бүхэн маань бас аваарай заяа. Тэгээд бас та нартай 2025 онд багтаад Hero Store-тойгоо хамт гоё giveaway зарлая гэж бодож байгаа. Дээр нь манайхаа миний Instagram хаягийг асуусан хүүхдүүд байсан. Тэгэхээр бүгдэнд нь хариулж чадахгүй учраас энд бас оруулчихъя. Жаргалхан гэ байгаа манайхаа миний Instagram хаяг руу маань хүсэлт явуулаад асуух юм асууж болно. Би Instagram-да ер нь бол нэг хэрэгтэй байдаг. Facebook нэг хэрэгтэй байдаг болохоор. За тэгээд манайхаа шинэ гайдаа үздэхээ. За энд харагдаж байгаа юу бол манай анимегийн гол дүр. Юу өөрийн гэсэн онцгой чадвартай. Тэр нь юу гэхээр хүний биед өөрийнхөө сүнсийг шилжүүлээд 5 секунд орох чадвартай. 5 секундын дараа өөрийнхөө биедээ буцаж шилжээд ордог гэж хэлж болно. Юу маань тэгээд энэ чадвараа ер нь бол янз бүрийн зүйлд ашиглаж өөрийнхөө дургуун үнийг хүртэл нөгөө найзынх нь биед орж зодно, өөрөө хичээл номоо нэх амар хийгээд байдгүй. Учир нь өөрийнхөө чадвараараа ангийнхаа маш онц сурдаг хүүхдүүдийн биед ороод хичээл шалгалтаа хуулчт юм л да. Ингэснийхээ эцэст яах аргагүй маш сайн сургуульд элсэн орж чаддаг. Элсэн сургууль нь бол нэлээд онц сурдаг хүүхдүүд байдаг өгөөд цаадхыг чинь бүр октод крашлаад тиймдээ ч юу өөртөө бүр маш их бартцсан. Цаадах чинь энэ сургуулийн Модано хочтой Юми гэдэг охиныг ер нь харж явдаг байхгүй юу. Тэгээд яриа өгдөж өөртөө татахын тулд найзынх нь биед орж зүхтаад зам дээр явж исэн машины жолоочийн биед орж осол хийгээд энэ үед нь гяс нөгөө Юмигийн аварч түүний төлөвлөгөө амжилттай бүтлээ. Нөгөө охин нь маш их баярлаад хамт бараг болцоод юм яриад маргааш нь хүртэл хамт хайрцгаая гэсэн чинь гинт чанга архичаар Отосака юуг яаралтай сурагчдын зөвлөлийн өрөөнд дуудаж гинэ гэдэг. Тэг яах ч юм болоо гэд оцсон чинь нэг залуу хүлээж гин. Тэгснэ сайн уу би сурагчдын зөвлөлийн дарга. Тэг яагаад чамайг дуудсан бэ гэхээр чи бүх шалгалт дээр үнэхээр төгс оноо авч байгаа учраас чамайг хуулсан байх магадлалтай гэж үзээд наанч наага цаасан дээр дахиад шалгалтынхаа хариунуудыг бичих хэрэгтэй. За чи ер нь бол 90-с дээш оноо авах юм бол хуулаагүй гэж үзнэ. Хэрвээ татгалзвал бас зүхтах юм бол сургуулаас хөөх хүртэл арга хэмжээ авнаа гэдэг. Тэгээ нөгөөх чинь бүр шоконд ороод хийхээс өөр аргагүй учраас нөгөө залуу хариултыг нь барьсан байгаа гэж бодоод биед нь шилжиж орсон чинь юм шалгалтын хариу шалдаа охины зураг харцсан байж идэв. Энэ үед гинт нэг охин гарч ирээд ойлгомжтой. Чи бол өөрийнхөө биеийг өөр хүн лөө шилжүүлэх чадвартай байна тийм үү өдр гэхэд юу үгүйсгээд юу яриад байгаа юм бэ? Би нойртог өвчтэй энэ тэргээд бандсандаа зүхтаад мэдээж зүхтаалахгүй штэ. Нөгөө сурагчдын зөвлөлийн дарга гээд байгаа хүүхэд чинь баахан юм эвдэл чимэглээд юуг бариад авчлаа. Тэгээ нөгөө охин ч гэсэн ирээд тайлбарлалын чи яг үүндээ энэ дэлхий дээр ганцаархнаа өөрийгөө онцгой чадвартай гэж бодоод авах шиг байна те. No. Маш олон хүмүүс байдаг. Гэхдээ чиний энэ чадвар чинь зөвхөн өсвөр насанд чинь шилжилтийн энэ насанд чинь л илэрж байгаа. Тэгээ насанд хүрсэн хойно чинь болвол энэ чадвар чинь бүр оор мөргөө алга болно. Тийм болохоор энэ чадвараа үгүй болтол манай Хошиноми Академид сурнаа. Дүүх чинь хүртэл шилжүүлэнгээд ямар ч аргагүй байдалд орно. За энэ хоёр хин юм бэ гэхээр Хошиноми Академид сурдаг. Эрэгтэйг нь болохоор Такажоо гэдэг өгөөд маш хурдан шилжилт хийдэг чадвартай. Охиныг нь болохоор Томори гэдэг. Тэгээ өөрийнхөө харагдахыг хүсэхгүй байгаа нэг хүндээ харагдахгүй болдог чадвартай юм байна. Юу маань гэртээ ирэхэд Аюми гээд хөөхөн төрсөн дүүн ахынхаа дуртай омлетийг байнга хийж өгдөг. Манай хоёр багаасаа хоёулаа өссөн, эцэг хэн салцсан, ер нь айгүй тийм бие датсан хүүхдүүд байдаг. Ингээд манай хоёр маань Хошиноми Академи руу шилжих гээд тэр сургууль нь одоо байгаа газраасаа нүүх шаардлага гараад нэлээ хоол айд юм байна. Тэгээ сургуулийнхаа од охин Юмидэ хэлдэг. Над дээр ирж аарай энэ төр гэсэн чинь нөгөө охин нь өө чадахгүй. Гэтэ яах вэ чи намайг аварсан юм чинь тэрэнд чинь баярлж Гэхдээ би тийм амар хоол газар очих боломжгүй болохоор цаашдынхаа амьдралаа бодоод замаа хөөцгөөё гэд хаягдаад шинэ байрандаа нүүж орлоо гэж.
Юугийн дүү Аюмийн энэ зурагтаар гараад байгаа айдол Юсагийн дууг бүр маш их сонсож шүтэн биширдэг. Хичээлдээ ч өдрийнхөө хоолыг бэлдэж аваад л явлаа. Юу энэ сургуульд хичээлээс гадна сурагчдын зөвлөлд ордог. Энэ сурагчдын зөвлөл нь ямар ажил хийдэм бэ гэхээр яг л өөрийнхөө онцгой чадварыг буруугаар ашиглаж байгаа хүмүүсийг зогсоож олон даалгавартай эннийхээ хариуд бас гэж хөөхөн цалин мөнгө авдаг. Шин сургуулийн сурагчид баг ихэнх нь гэрээсээ хоол авчирдгүү. Дандаа цайны газартаа хоолоо иддэм байна. Гэхдээ маш их оожиртой болохоор Такажао өөрийнхөө чадварыг ашиглаад зовон байж хэдэн сэндвич авдаг. Томорито харин ангийнх нь ямар ч хүүхдүүд харьцдаггүй гэхүү дээ. Сурагчдын зөвлөл чин даалгавар ирлээ. Гаднаас яг хашааны завсраар харж байгаа юм шиг үстэй битүүн норцон хувцтай нэг гар орж ирснэ. Хуруугаараа ус тусаагаад чадвар нь зураг дарахын тэргээл явжтiin гайхаад асуухад бол саяын хүн онцгой чадвартай хүмүүсийн байгаа газрыг чадвартай шууд харж чаддсан байна л да. Ингээд манай айд нөгөө зураг дарах чадвартай гарыг хайгаад нэг сургууль дээр ирээд арай гэж боллоо. Тэгтэл бүр хүмүүсийн зургийг дараад тэр тусмаа охтуудын зургийг дарж дарахтаа баг хувцсын тайчт юм шиг байгаа юм. Шууд ингээд чадвараараа тэгээд хүмүүст зарж мөнгө олт юм байна. Энэ чадвараа дахиж ашиглаж болохгүй энэ төр гэхэд нөгөөх нь зөрүүдлээд ахаар нь бүр илүү гүнзгий тайлбарлана. Хэрвээ энэ чадвараа ашиглаж байгаад туршилт хийдэг эрдэмтэд баригдах юм бол дахин энгийн хүний амьдралаар бүр хизээж амьдрч чадахгүй бараг л хагас өвхтлийн байдалтай болт юм байна. Эхний даалгавар дууссан ч юу гайхаад Томорид хэлтийн чи өрөм эрдэмтэд инээтрээ гэж худлаа зохиогоод байгаа мó яг үний юм уу гэхэд окей чи угаасаа идэхгүй байгаа юм чинь зүгээр л очиод харчих. Манай ах дээр хоёлаа очийгээд дагуулад явлаа. Энэ үед Томоригийн бага нас болон амьдралынхын талаар гарна. Томори маань бүр жоохносоо ахтайгаа ээжтэйгээ гуруулан амьдардаг байсан. Гинт ээж нь нэг өдөр хоёуланг нь өөр сургууль руу шилжүүлнэ гээд Томори юу ч мэдгүй хичээлдээ явж байхад бол ах нь өдөр бүр зовж шаналж эрдэмтдийн туршилтын туулай болж байсан юм байна. Нэг ёсондоо ээж нь зүгээр л тэр хоёрыг зарцсан гэсэн үг мөнгөний төлөө ах нь туршилтад хит их орж тамлуулсны улмаас энд харагдж байгаа өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг ч мэдгүй хагас хөвтлийн байдалтай хүнжил сийчсэн дүүгээж танихгүй болцсон байдیں۔ Томори тэгэхээр энэ бүх зүйлийг тисэж твцээр ирсэн байгаа юм. Үнэхээр мундаг байгааз сэтгэлийн хаттай. Оройн юу гэртээ ирэхэд Аюми хоол хийсэн хөөхөн гэтээ нэг хэцүү юм байгаа. Тэр нь гэр бүлийнх нь нэг тусгай пиццаны соусны тусгай амтлагч байдаг байхгүй юу? Тэрийгэ бүр ямар ч хоол байсан байнга хийдэг болохоор хоолнууд нь дандаа чихэрлэг амттай болчдөг. Хэлбэр нэршлэн л өөр болохоос яг л дандаа нэг амттай хоол гэсэн үг заа. Аюми маань дөрмийн дагуу өглөө эрт босоод ахтаа өдрийн хоолыг нь бэлдэж өгдөг. Омлетэн дээр байнга гой үг бичсэн хөөхөн. Эдний сургуульд нь үхрийн махтай айгүй гоё амттай кари зардаг. Такажао бол оочтой болохоор гялс чадвараа ашиглаад авсан ч чаваас тэгээд хамаг юмд цуснаж болцсон, үүндээ ч бараг дассан, бүх биендээ байнга хамгаалалттай явдсан байна. Юу маань гэртээ дандаа чихэртэй хоол иддэм болохоор энэ хоол нь маш гоё амттай санагдана. Ингээд хоолоо идэж байх хооронд дараагийн даалгавар орж ирлээ. Нөгөө хувцс нь үсэн орцсон ах орж ирээл нөгөө л үйлдэлээ давтаж чадвар нь холбогдох болон түүмэрдэх галлах хоёр чадвартай нэг хүн байдیں۔ Бүр гайхаад холбогдох гэдэг нь болохоор өөрийнхөө бид сүнс дуудаж чаддаг гэсэн үг. Яаралтай олох хэрэгтэй учраас манай гурав хайх хэрэлтэд гарлаа. Нилээн хайж ашгүй нэг сэжигтэй залуу ахар нь шалж гуйж бараг зодож цохиж байж асуугаад ороход бол хэн байсан гэж юугийн дүү Аюмигийн нөгөө шүтээд байдаг айдол буюу Юса сан байдаг. Нөгөө Такажао ч бас энэ Юсагийн улаан ногоон хар шар пен нөхгүй юу? Тийм та нарын бодож байгаа зөв. Энэ охин өөрөө холбогдох чадвартай. Тэргээ мэддгүү. Гэхдээ ганцхан сүнстэй холбогддог. Тэр нь болохоор одоо энэ Юсагийн төрсөн ихч болох Миса. Миса гэдэг байгаа нь болохоор ихч нь ослоор нас барцсан. Тэгээ дүүгээрээ дамжуулж бид нь ороод идэм байна. Миса нь харин өөрөө гал гаргах чадвартай юм байна л да.
Манай гурвч тэгээд гарч болох учирч болзошгүй эрсдлийг хэлнэ. Юусан өөрөө нэг тийм зөөлөн гүнжлэг зантай бол Миса их чинь нэлээд ширүү хатуу зантай юм байна. Тэгээд сургууль руу шилжихээс өмнө Юусаг дарамтлаад байгаа хідэн гаруудыг хашраагаад бас Мисад сайн байсан энэ залуу Мисатай дахиж хизээч уулзаж чадахгүй гэдгийг мэдж байгаа болохоор хайраа илчлээд ингээд Юуса мэн Хошиноуме актем руу шилжлээ. Юусаг шилжиж ирэх сургаар Аюми дүүдээ юу хэлсэн чинь чаавас бүр баярлаад хамраас нь цус гараад сургууль дээр хүртэл бүр бараг тоглолт үзэж байгаа юм шиг хүлээж авч орилоод хайртай дуртай зүрх гээл мэдээж Юуса энэ сургуульд шилжиж ирэхээс гадна бас л сурагчдын зөвлөлд орсон. Гаднаас мэдээж дөрмийн дагуу ахиад нөгөө норцсон ах орж ирээд тэгсэн чи Юуса амар эмгтэлэг болохоор бүр чичрээд айгаал. Энэ хэдийн дараагийн бай чиглэл өөрчлөх чадвартай хүн сургууль дээр нь очиод харахад бейсболын багт байдаг нэг залуу байдیں۔ Тэгээд угаасаа чиглэлээ огт алдахгүй ингээд өөрчлөд байгааг нь манай таарч байгаа штеп. Тэгээ нөгөө залуутай уулзаад тайлбарлаад хэлэхэд нөгөөх нь ерөөсөө зөвшөөрөхгүй тимээс нэг бооцоо тавина. Тэр нь болохоор ингээд баг олж бейсбол тоглоод хин чадвараа ашиглаад тэгээ манай хэд ялагдахын даваан дээр арай гэж хожноо. Энэ залуу яагаад энэ чадварыг ашиглаад байсан гэхээр найзынхаа мөрөөдлийг хамтдаа биелүүлж хамтдаа амжилтанд хүрэхийн тулд ингэдэм байсан юм байна л да. За ямар ч гэсэн ингээд энэ даалгавар дууслаа. Юуса маань шилжиж ирээд удаагүй байгаа болохоор од хിവэрээ. Томори тарин октод ерөн л дургу. Учин цаажин өөрийг нь дээрлэхэд байдаг хүмүүсийг өөрийнхөө чадварыг ашиглаад зодчдсон байна. Тэгэл бас л хэдэн октод дээрлэж байх шиг байгаа юм. Атаархаж байгаа хгүй юу? Өөр яа тэнтэй. Дараагийн даалгавар нь агаар төвөг чадвартай хүнийг зогсоох. Гэхдээ хотод биш. Нилийн хол хөдөө байдیں۔ Тэгээ дэлгүүр хошоо ороод манай эдчин хүн сэдэр аваад тэндээ бараг найзуудын зугаалах шиг юм болоод хоол унд хийж идээд тоглож моглоод Томоригийн хувьд нэг тийм ганцаардмал харагдаад байдаг. Энийг нь болохоор юу ер нь байн ганцаардаг байхгүй юу? Тэгээ түүний ах нь Зэнд гэд хамтлагийг байнга сонсдог. Тэгээ ахынхаа шүтдэг байсан хамтлагийнхаа дууг сонсч итэл юу ирээд сонсоход яагаад ч юм бүр маш гоё эрх чөлөөтэй өргөн удам талд ганцаархнаа байгаа юм шиг мэдрэмж аваад яагаад ийм мэдрэмж авч байгаа вэ гэхээр энэ хамтлагийнх нь гоцлол дуучин хараагүй учраас дундаа өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ шингээдэг гэсэн яриа болоод өнгөрдөг. Бас энэ тоглоулагчаа Томори маань юуд бэлгэлд юм аа. Нөгөө хөвөх чадвартай хүн ерөөсөө гарч ирэхгүй болохоор манай эд 4 цагийн зайтаагаар манхаар болдог. Тэгээ юу унтаж байхдаа яагаад ч юм өмнө нь Аюмийн агаа хойлонгаас нь өөр дахиад нэг хүн манай гэр бүлд байгаа гэж хэлээд байсан. Тэр нь яг зүудэнд нь орж ирээд тэгээ тэр хоёроос өөр дахиад нэг хүн байгаад байдیں۔ Тэрийгээ өөрөө ч гайхаад ерөөсөө сандгүй. Эцэст нь нөгөө агаар төвж чаддаг залуу гарч ирээд энэ эдийг чинь хөөгөөд сүултээ занганд нь ороод баригдалгүй яах вэ? Тэр газар 2-3 хонцсон болохоор орой юу гэртээ очиход бас л хоол хийцэн хүлээж яадаг дүүн. Өглөөс ирсэн чинь Аюми нилээн өндөр халуураад хүнд ханиад хүртсэн болохоор сургуулаасаа чөлөө авлаа. Юу сургууль дээрээ очиход нөгөө норцсон хүн чинь дахиж орж ирээд юугийн амьдарч байгаа газрыг заагаад юугч сүрүүлэх чадвартай гэд зааж өгнө. Юу тэгээд арай манай дүү биш байлгүй дээ ямар нэгэн чадваргүй штэ энтергээд Юуса Томори хоёр юутэй хамт дэлгүүр орж жаахан юм аваад байдлыг ажиглахаар очдог. Очиход бол Аюмигийн ангийнх нь 3 найз болох Ойкава, Номура, Кониши ирсэн байдаг. Ойкава нь Аюмид сайн, энэ Кониши харин ерөн л нэг тийм хүүтэй охин байдээ. Эвгүй харчаад гүүгээд явчлаа. Юуса уг нь танигдахгүй бай, би энэ муу хахад гэд маск зүүсэн ч гэсэн шууд таниад манай Аюмигийн хамраас цус гараад баларнаа. Хоол ундаа идчихэд Томори юу хоёр аяг тавгаа угааж идэл ой та хоёр үерхэд байгаа мó гой хос олох юм бол тохирох юм байна шүү гэж мигээд нөгөө хоёр нь бүр үгүй гэж үгүйсгсээр Томори харин юуд дүүгээ сайн анзаарж агаарэ хараарэ маргааш ч гэсэн бити хичээлд нь явуулаарэ гэд маргааш нь бас бити яваа гэд ах нь хэлсэн ч Аюми зөрүүдлээ дахыгаа явсны дараа хичээлдээ ямаар санагдаад тэгээ би энэ гайг байгаа болохоор нууцаар сургууль руугаа явчлаа. Сургууль дээрээ очиход Ойкаван санаа тавиад коридороор алхаж яхад нөгөө Конишигээ тохин манай Аюми руу бүр амар муухай харснаа. Чиний буруу. Бүх зүйлд чиний буруу.
Ойкава бид хоёр үнэхээр сайн найзууд байсан. Чамаас болж манай сургуульд шилжиж ирснээс хойш тэр намайг бүр тоохчгүй байна. Чи тийм болохоор гимтэх ёстой. Шангаа хүртэх ёстой энэ төргээд бүр цаасны хутга энэ төр барьцсан Аюуми руу дайрах гээд үүнээс болж Аюуми бүр үнэхээр хайгаад тэг өөрийнхөө мдээгүй чадвараа гаргаад тэр сургууль тэр чихтэй нурангинд дарагдаж сүйрлээ. Тэгэхэр штэ сүрүүлэх чадвартай хүн нь Юугийн дүү Аюуми байж бүр үнэхээр харамсалтай. Юу Томори эднэр хоцсон ч олдохгүй юу ч гинтээд нэг сэрхэд имлэг цэрнэ. Сэрээд мэдээж шууд дүүгээ асуухад хизээч бүр бодож байгаагүй, зүүдэлжиж байгаагүй аимшигтай мэдээг сонсно. Учир нь тэр аимшигтай сүйрлээс болж Аюуми амь насаа алдсан. Бүр үнэхээр юм бодоход ч итгэхийн аргагүй түүний хувьд хамгийн хайртай, хамгийн их хүндэлдэг ганцхан амь амьдрал нь түүний дүү л байсан штэ. Энэ бүх болсон хар дарсан зүүчиг явдлаас болж юу хичээлдэж авахгүй, гадуурч гарахгүй, найзуудтайгаа ч уулзахгүй, түүний хувьд бүр амьдрал нь ямар ч утгагүй болсон. Гэртээ бүгээл, гэртээ байгаа бүх гоймонгоо идэж дуусгаад бүр Юуса Такажао хоёр ирсэн ч гэсэн огт хайрцахгүй нөгөө Юмигээд өмнөх сургуулийнх нь охин хүртэл ирээд тайвшруулах гэхэд чи зүгээр зайлших тэхүү. Миний амьдрал миний талаар чи юу ч мэдгүй ээжиж зүгээр алга болоод үг гээд энд байгаад байх юм бол амар заяа үзүүлэхгүй гэж бодоод эндээс холын хол явхаар шийднэ. Ерөөсө буудлын өрөөнд пизза шарсан дангоноос өөр юу ч идэхгүй ийм тоглоомонд хүртэл донтоод хүмүүсийн биед орж гарч маш олон хүмүүсийг гэмтээж сэтгэл зүйгээ сүулдэ удирдах чадхаа болцсон байдаг. Яг энэ үед манай Томори гараад ирсэн. Яаж олж ирсэн гэхээр энэ бүх хугацаанд юуг угаасаа л дагаад яваад байсан юм лээ. Юу тандаж хэлэн л дээ. Одоо болчих тэхүү. Чамд үнэхээр хэцүү аимшигтай байгааг би мэдчихээн. Гэхдээ чи энэ чихтэй байдлаараа хэр удаан байх гээд байгаа. Ийм байдалтай яваад авах юм бол дүү чин чамайг хараад чамаар бахархах уу? Ингэж удаан байвал хүн биш араатан болно. Гэхдээ яг би чамд ганцхан удаа нэг л хоол хийгээд өгье. Өөр яриа байхгүй гэдэг. Томорыг хоол хийж байхад яг л дүү нь харагдаад үнэхээр хэцүү. Цаадах чинь тэгээ дүүгийнх нь байнга хийж өгдөг байсан омлетийг хийж өгдөг. Юу нэг халбагдахад яг л дүүгийнх нь хийж өгдөг байсан тэр амт хамтагдаад үнэхээр сэтгэл нь өвдөн. Яаж ийм амттай байгаа юм гэхээр ээж нь жороо дэвтэр дээр бичээд үлдээсэн. Тэгээ дүү нь үнэхээр хөөхөн тийм хэцүү байсан ч гэсэн үнэхээр жоохон бэж ахыгаа омлетэнд дуртай болохоор байнга тэр жорыг хараад хийж өгдөг байсан юм лээ. Энэ бүх зүйлийг сонсоод маш их уйлж, бодож, хяналж бүр бүгдийг нь идчихдэг. Түүнийг дахин хөл дээрээ босох хүчийг Томори өглөө штт. Юу мэн дахин амьдралдаа эргэн орж ирч хүчийг авч сэрхээ шийдэж сургуульдаа ч явж найзууд нь ангийнх нь хүүхдүүд хүртэл баярлаад маш гоё ийдэг хүнлээ авнаа. Юуса мэн бүр өөрийнхөө цацагдаагүй байгаа шинхэн дуугаа энэ эддээ сонсгоод Томори мэн жаахан магтана. Цаадах чинь нэх гоё үгийг баг байнга хэлээд байдгүй байхгүй юу? Ер нь л их гоё нөхөрлөл найз нөхдийн нандин холбоо байд юм аа. Энэ хэдийн үерхэл маань юу хичээлээ тараа явж идэл нөгөө Томоригийн байнга сонсдог Зэнд гээд хамтлагийн дуучин Сара явж гин. Танилцаад гадуур хоол унд идээд гэртээ авчраад Томори пен болохоор залгаад уулзах уу гэд асуусаж юу яах юм маргааш угаасаа тоглолтын хамт үзэн штэ гэд юу энэ үед тэгвэл танаа ах чинь шүтэн бишрэгч нь үздэй ядаж ахтай чинь уулзуулчихъя гэд зөвшөөрөл аваад Сараад хилээд ойлгуулад очиход бол яг л өмнө ах нь ямар байдалтай байсан тэр хിവэрэ яадаг. Тэгээ Сара ч гэсэн энэ бүхнийг мэдрээд зүгээр л өрөөнд нь ороод дуугаад болчдаг. Always yearning, don't know why but the beauty. Дууг нь сонссон ах нь хийж исэн үйлдэлээ зогсоож, оюун ухаан нь баг багаар орж ирж, Томорыг хүртэл дүүгээ гэж таних эхэлдэг. Үнэхээр гоё мэдээ. Тэгээ Томорийн энэ бүх болсон үйл явдалд баярлаад манай хоёр хамт тоглолтоо үзэх гээд ирчихжээ. Томори тэд нэг тоохгүй байгаа хэрнээ догтлоод баярлаад нөгөө хамтлагийнхаа пен болохоор гар утасны кейс энтрийг аваад тоглолтоо үзлээ. Тоглолт бол ярих юм биш. Үнэхээр саак гал гарсан тоглолт болж идэг гэсэн чинь юу гинэт тоглолтын дундуур ухаан алдсан. Ухаан алдсан байх үедээ ийм зүйлс тархинд нь эргэлтнэ. Юу дүүтэйгээ хамт нэг лабораторид байна.
бас нэг хөгшин эрдэмтэн байна. Тэнд маш олон туршилт хийлгэж байгаа онцгой чадвартай хүмүүс байдаг. Тэндээсээ энэ хэд оргох төлөвлөгөө гаргах гээд ярьж байлаа. Тэнд байсан урт үстэй нэг залуу юу чи л энэ бүхнийг чадна шүү, найдаж байгаа шүү гэдэл Аюмигийн чадварыг хүртэл хүчээр алгадаж нээсэн. Чи өөрийнхөө чадварыг мэдж байгаа эстэй чиний л чадвар бүгдийг нь аварна гэд нөгөө хөгшин эрдэмтэн хэлээд байдیں۔ Гэтэл маш сонирхолтой. Юу Аюми хоёр төрсөн ахтай. Ах нь цагийн үсрэлт хийдэг чадвартай буюу өнгөрсөнд очиж чаддаг, хан нэвчилж чаддаг чадвартай энэ найз нь юуд чадвараа өгдөг. Юун чадвараа өгөх вэ гэсэн чинь юу хүний биед 5 секунд орж чаддаг да тий. Ямар ч чадвартай хүний чадварыг өөрийнх нь биед нь ороод булааж авч чаддсан байна л да. Ингээд энэ бүхнийг дуусгахыг гэсэн зүйл бодоод зүүдлээ зэрэгэд хажууд нь томоръё. Томорид би ахтай яж магадгүй энэ тэргээд хэлтэл гаднаас нөгөө зүүдэнд нь байсан залуу ороод ирлээ. Нилээн царайлаг маркийн хиний ингэсэн чинь энэ хидэд онцгой чадвартай байршил зааж өгөөд байдаг гар байдیں۔ Энэ хөөхөн залууг Кумагами гэдэг бөгөөд одоо энэ манай юугийн ахынх нь хамгийн бест найз найдаг. Кумагами тэгээд юу дүү минь чи бүхнийг сансан бол одоо чамд бүгдийг нь хэлэх цаг олжээ гэд нэг газар руу дагуулж авлаа. Томори маш хэцүү байдалд орсон байхад нь юугийн ахын түнд хурч өгжсэн юм байна лээ. Оцсон газар нь маш нууцлалтай судалгааны газар байдаг бөгөөд юу яагаад энэ бүх дурсамжаа санахгүй байгаа гэхээр юу болон Аюмигийн оюун санаанаас тухайн үйл явдлыг бүгдийг нь устгацсан байна. Тэгээ ах нь хамгийн хэцүү нь хараагүй болцсон. Яагаад гэхээр маш олон удаа цагийн үсрэлт хийх болгонд харааны чадвар нь багаар алдагдаад тэгээд бүр мууцаар агаад одоо бүр ямар ч хараагүй болцсон. Гэтэ үүнийгээ бараг золиосулж тэнд туршилтад байсан олон зуун хүмүүсийн амийг аварч чадсан юм байна. Юугийн ахыг Шүнсүкэ гэдэг манай гурийн бүр бага насны үеийн гарнаа. Хамтдаа гуруулаа аз жаргалтай сайхан амьдардаг байсан ч эрдэмтдийн гарт хүртэж туршилтад орж байсан учраас Шүнсүкэ болох ах нь нөгөө найз Кумагамитайгаа хамт нийлээд төлөвлөгөө боловсруулж энэ нэдийг аврах гад өөр олон чадвартай хүүхдүүдийг цуглуулад төлөвлөгөө нь маш олон удаа амжилтгүй болсон ч гэсэн дахин маш олон удаа цаг хугацаагаар шилжсээр байгаад сүүлдээ энэ чадвараа хит их ашигласан болохоор түүний хараа ингээд байхгүй болсон юм лээ. Тэгээ хоёр дүүгээ цаашдаа энэ бүх муухай зүйлсийг битгий санаасай бодоосай гэсэндээ мартаасай гэд юугч битгий мэдрээсэй гэд аз жаргалтай байгаасай гэсэндээ дүүнэрийнхаа яг тэр үеүүдийн ой санамжийг нь бас нэгэн чадвартай хүнээр устгуулсан учраас тэр үеэ манай хоёр санахгүй байгаа мэн. Тэгээ тухайн үйл явдлаас хойш нэлээ хэдэн жил өнгөрцөн ч гэсэн энэ бүх зүйлээ ямартай ч хэлдэг. Тэгээ юу маань Аюмиг амнасаа алдсан талаар хэлэхэд Шүнсүкэ чадвар нь одоо өөрт нь байгаа ч гэсэн хараагүй болцсон учраас дахин ашиглах боломжгүй. Харин юу чи ингээд ахынхаа чадварыг одоо миний биед ороод булаагаад авчих. Тэгээд тухайн өнгөрсөн цаг хугацаа руу буцаад дүүгээ аварья гэж тэгдэв. За тэгэхээр одоо бүх юм ойлгомжтой тий. Юу бол хүний биед 5 секунд орох чадвартай. Тэгээ тухайн хүнийхээ чадварыг өөрөө авч чаддаг гэсэн үг. Бүх зүйл яг ярьсны дагуу болж тухайн үеийн үйл явдал руу шилжлээ. Хаанаас хэлсэн бэ гэхээр яг нөгөө Кумагами сүрэх чадварыг нь хэлсэн өдөр тэгээд Томоридой хамт дүүгээ эргээд маргааш нь угаасаа дүүгээ сургуультай очино гэдгээ мэдсэн учраас аль хэдийн манай эд очиод яг энэ үед нь мэдээж нөгөө Конишигээ тохин нь цаасны хутгаа барьцсан Аюми руу үзэн яатсан харцаар хараад дайрж яхад юу Томори манай эд бол бүгд гарч ирээд ёстой сайхан айлгад юм аа. Ингээд өнгөрсөн лөө шилжилж дүүгээ аварч чадсандаа үнэхээр их баяртай байдаг ашгүйдэл гэж бодсон. Тэгээд Шүнсүкэ ахынхаа байгаа газар нь очиод бүгдийг нь хэлээд Аюми ч гэсэн би өстө мэдээдсэн юм аа яах аргагүй ингээд хоёр ахтаа гэдгийг мэдрээд байсан байхгүй юу гэдэл хөөхөн ингээд дүүгээ аварчлаа. Одоо бол маш чухал зүйлс гарна. Ер нь энэ хүүхдүүд яагаад ийм чадвартай байгаад байна вэ гэхээр Шарлот гих сүүлд од дэлхийд 75 жилийн үечлэлтэйгээр ойртдог. Дэлхий рүү ойртох энэ үед нь үл мэдэгдэх эсүүд дэлхий рүү цацагддсан байна. Тэгээд тэр эсээр нь амьсгалсан хүн энэ онцгой чадварыг энэ үед нь бий болгодог. Яагаад гэх юм бол тархины мэдрэл рүү нөгөө эсүүд нь нэвтрээд идэхгүй болсон байгаа эсгүүдийг маш хүчтэй идэвхжүүлээд онцгой чадвартай болчт юм байна л да. Тэгэхээр зөвхөн Япон улсад ч биш өөр маш олон улсуудад ийм онцгой чадвартай хүмүүс зөндөө байгаа. Зарим нь бүр энийгээ ашиглаж шулан болсон гэх цуу яриа хүртэл байдаг. Ирээдүйд ийм зүйл тохиолдуулахгүй тулд ах нь энэ лабораторийг нээгээд
Түүний эсрэг вакцин бүтээж байгаа юм байна. Даанч энэ вакцины зөвхөн Япон улсад л байгаа. Тэгээд чадвараа буруу ашигласан хүмүүс дэлхийг ч сүрүүлэх чадвартай юм байна. Юу Аюми хоёрыг цаашдаа аюулгүй байх үүднээс ерөнхийдөө энэ газар амьдрах болно гэдгийг Шүнсүке хэлнэ. Харин Кумагами дараагийн чадвартай хүнийг зааж өгөхөөр Хошиноми Академи руу явах гэтэл тэдний жолооч нь салхлаад нэг сонирн болж ийснэ. Тэр сургууль руу биш, бүр шал өөр газар руу явцдаг. Яасан гэхээр эднэрийн жолоочийн эхнэр хүүхдийг бүр энэ судалгааны газар байгуулагдахаас өмнөхөн гадаадын хэдэн гарууд барьцаалаад эхнэр хүүхдүүдийг аваад тэгээд хин нэг нь авчрахыг даатгсан байгаа байхгүй юу. Хэрвээ авчрахгүй болвол гэр бүлийг ална гэж сүрдүүлсэн болохоор тэгээд ямар ч арга байхгүй Кумагамиг тэр хүмүүст өгчдөг. Кумагами дээр нэг эвгүй том битэй гар ирснээ шууд нүүр тулж ирээд цохиж зодоод хүлээд юу үсээд байгаа гэхэд бол Кумагамиг өөрийнхөө мэддэг бүх нууц чадвартай хүмүүсийнхаа байгаа байрлалыг нь зааж үг хэлж үг гэдэг. Кумагами хичнээн хэлэхгүй гэж гүрийсэн ч бүр бүх шүдийг нь цөм цохиж, суулж, мулталж, тэгээ аимшигтай тариа хийж, бүр хурууных нь гар хүлийнх нь хумснуудыг нь хуулж, үнэхээр хэрцгийгээр таамлагдаж, оюун ухаан нь цаадах чинь бүр балартаад, яа харахгүй тэсгээ байгаад хэлсэн гэдгээ ухаан алдаж сэрээд мэддэг. Үнэхээр амар дүр зураг байсан. Мэдээж Томорыг бас барьцаалан түүнийхээ дараа Шүнсүкэрийг залгаад чиний сайн найз чинь хилцэн тийм болохоор бид нар юугээр тэр хоёрыг солилцъя гэдэг. Гэхдээ жолоочороо зөвхөн юуг л явал бас хүмүүс нь ирэх юм болвол энэ хоёрыг чинь алчих шүү гэдэг. Манайхан бүр үнэхээр яах чаргагүй байдалд ороод ямар ч байсан юуг явуулдгаараа явуулъя. Гэхдээ байдал үнэхээр буруугаар ирэх юм бол юу чи ингээд чадвараа ашиглаад дахиад цаг хугацааны үсрэлт хийгээд энэ байдалтай хүрээд ирээрээ гэд хэлдэг. Нөгөө газар нь очиход бол бүр нэг гайтай юм шиг нэг охин гарч ирсний манай юугийн нэгтлийн нүдийг нь уртаашаа зүсэж хараагүй болгочлоо. Нэг нүдийг бүр ингэ сохолцсон гэсэн үг. Одоо ингээ хараагүй болцсон учраас дахин цагийн үсрэлт хийх ямар ч боломжгүй болцсон. Юуг ямар нэгэн үйлдэл юроосо хийгээгүй байхад дайраад байгаа учраас үнэхээр төвчгүй цаа чин амар өвдөлт мэдрээд байгаа штэ. Тэгээд дүүгээ гимтчихвэгээд Аюмигийн энэ нөө сүрэлгээ чадварыг аварсныхаа дараа авцсан байхгүй юу? Сүрэл гэдэг чадвар нь болохоор сэтгэл зүгөө удирдах чадахгүй үед нь гарч ирдэг болохоор энэ үед нь үнэхээр өвдөлт мэдрээ сэтгэл зүгөө удирдах чадахгүй байсан болохоор нөгөө чадвар нь итгэвчээд энэ газар бүр тэр чигээрээ сүйрдэг. Тэгээ манай нөгөө хэд бол угаасаа туслан гэд холоос харж исэн болохоор сүрлийг хараад та гялсал очиход юу нилээн гимтсэн. Харин Томорыг хамгаалахын тулд Кумагами өөрийнхөө амийг золиослсон байдیں۔ Үнэхээр энэ хэсэг бас амар байсан. Шүнсүке бол энэ зүйлд бүр үнэхээр угаасаа итгэж чадахгүй, хамгийн ихээр хайрладаг, итгэдэг, гэр бүлийн гишүүн гэгдэх ганцхан найз нь энэ хорвоог орхин одлоо. Үнэхээр харамсалтай. Цагийн үсрэлт хийх гээд ч болохгүй нэг нүдийн сохолцсон байгаа штэ юугийн. Энэ үйл явдлын дараа юу эмнэлэгт сэрж түүнийг Аюми, Такожоо, Юса хүртэл иргэн бас Миса солигдсон орж жаахан ярилцаад ягаад ч юм юу түүнийг заавал аав ээж дээрээ очоорой гэж хэлдэг. Тэгээ магадгүй Миса амнасаа алдахаас өмнө аав ээжтэй хэлхийг хүссэн үг байсан байх л та. Аав ээж дээрээ ч очоод Миса Юсагийн биед орж хилэн гэсэн хүүгээ ч хэлдэг. Аюми дүүн агаагийнхаа төрсөн өдрөөр омлет бэлтсэн. Ингээд юу мэн 16 нас хүрлээ. Тэгээ юу нилээн хүнд бэрцэн болохоор алхах тасгал хийж ах дээрээ очдог. Кумагамиг өнгөрснөөс хойш ах нь маш их сэтгэл санаагаар унаж ганцаардаж тэр болсон үйл явдлаас хойш огт хинтээч юу ч ярихгүй дуурахгүй. Тэгээд санаж байгаа бол юу ч гэсэн Аюмиг алдахад маш хүнд байсан штэ. Томоригийн биеийн төрүүлээд итгэсэн болохоор цаа чин юуг иргэн ирдэг. Тэгээд энэ олоод байгаа асуудлын талаар ярилцаад ер нь цаашдаа яах ёстой вэ? Энэ байдлаараа байвал маш олон хүмүүс амь насаа алдаж дэлхийд хүртэл аюултай гэхэд Томори чи дэлхийн бүх улсад байгаа онцгой чадвартай хүмүүсийн чадварыг нь бүгдийг нь булаагаад бас чадвараа нээгээгүй байгааг нь хүртэл нээж илрүүлээд булааж маш олон бүр тоолж баашгүй их чадварыг чи амна гэсэн үг. Гэхдээ энэ үед чи өөрийн ухаанаа алдаж өөрийгөө барьж чадах болоо да. За зүгээр л яагаад ч юм ийм зүйл ярьчлаа гэд явах гэхэд юу бүр шийдсэн. Би шийдсэн байна Томори.
Би энэ дэлхийг бас чамайгаа авармаар байна. Учир нь Томори би чамд хайртай гэд хэлжлээ. Ингээд хамгийн ихний чадварыг нь авах хүн бол мэдээж Томори. Түүнийхээ дараа ах дээрээ очиод энэ бүхнийг шийдсэн болно бүтэн гэдэл нөгөө хэддээ хэлээд Юсагийн бас Мисагийн чадварыг нь авахар болдог. Тэгэхээр дахиж Миса хизээж гарч ирэхгүй гэсэн үг. Миса дүүдээ зориулсан хөөрхөн захиа бичсэн байдаг. Такажаогийн чадварыг нь ч гэсэн авна. Томори маань юудээ зориулаад заавал эргэж ирээрээ чамаагаа ингээд хүлээгээд байж байх болно гэд англи хэл дээр хамгийн эрэхтэй үгнүүдийг бэлдээд ийм болгож өгдیں۔ Ингээд манай юугийн маш эрсдэлтэй хэрнээ үнэхэрийн адал явдалтай урт хоногуд эхэлдэг. Хамгийн ихний хот бол Филиппин. Тэндээс өөр чадвартай хүмүүсийг харж чадах чадвартай хүнийг нь олж энэ газраасаа цаашлаад Өмнөд Африкийн хойд хэсгээр явж маш олон хүмүүсийн чадварыг нь булаасаар сүүлдээ түүнийг нэг нүдэд үхлийн бурхан гэж нэрлэгддэг болж энэ хугацаанд байнга Шүнсүке ахтайгаа холбогцоор байдаг. Түүнийг сонссон хүмүүс өөрсдийгөө хамгаалах гэж алах гэж үзнэ, чадвараа хэрэгтэй зүйлд ашиглаж байгаа хүний чадварыг хүртэл булаах хэрэгтэй болдог. Куб улсад ирсэн байгаа хэдий ч шүн хар дарж түүнд үнэхээр хэцүү байдаг. Өөрийнхөө хийсэн үйлдэлийг хүртэл санахгүй хэмжээнд очсон хүнд нөхцөлд орж унтаад сэрхээр хийсэн үйлдэлийг санахгүй байгаа болохоор унтахгүй байхыг хичээн. Ингээд явн явсаар хүмүүсийн чадварыг булаасаар Аризона мужид ирээд өөрийгөө сүултээ бүр яг юу хийгээд байгаагаа ч ойлгохгүй маш их ядарч, туйлдаж, стрессдэж өөрийгөө баг хэн гэдгийг хүртэл мартдаг. Тэгээ Томоригийн үгсэн энэ жижигхэн хэлний тайлбарын толь бичгийг өөрөөсөө хизээж холдуулж чаддгүй. Цаашлаад Сибири ирэх үү, Камбож, Турк, зүүн өмнөд Австрал, Бээжинд ирэхэд түүний хүч маш их дорой болж би энэ үнэхээр их цуцаж, сулдаж, ядарч үнэхээр хэцүү байгаа харагддаг. Ер нь бол цаадхыг чинь нэг нүдэд үхлийн бурхан гээд нилээ ингээд тартсан байгаа штэ. Тэгэд олж өгсөн хүнд нь шагналтай маш их мөнгө амлаж гинэ гэсэн зарыг хүмүүс сонсоод энд харагдаж байгаа ах түүнийг ониллоо. Энэ дэлхий дээрх булаах ёстой бүр бүх чадваруудыг булаацсан тэгээ ганцхан чадвар үлдсэн байгаа нь энэ охины чадвар. Энэ охины чадвар бол зоригтой байх чадвар ахгүй юу? Энэ охин юуг хамгаалж чадварыг нь авсны дараа нөгөө ах дахин юу руу дайрдаг. Яг энэ үед нисдэг тэрэгтэй Шүнсүке ах нь болон тэдний нөхөд юуг аврахаар иржээ ёо. Бүр ингиш нэг юм гэдэг шиг тэр бүх улсаар маш удаан явж бүгдийг нь чадлаа штэ эцэст нь тэгэхээр баг дэлхийг аварсан гэсэн үг. Юу дахиад л эмнэлгийн өрөөнд сэрэхэд тайван сэрж байхын тэр түүний хажууд хайртай охин Томорин даанч юу мэн хитрхи олон чадвар булаацсан учраас өөрийнхөө ой санамжаа алдсан. Энэ бүхнийг харин Томори зүгээр хүлээ авч харин ч өөрийгөө авч үлдсэнд нь баярлаж би чиний хайртай охин Томори байна. Чи маш олон зүйлийг даван туулсаар одоо энд ирсэн байна. Одоо тайван аз жаргалтай амьдарцгаая. Чамд бүр маш их баярлаа. Гэртээ тавтай морил гээд манай аниме маань аз жаргалтайгаар дууслаа. Эцэст нь юу маань хайртай гэр бүл болон дэлхийн бүх хүмүүс тохиолдож болох муу муухай зүйлсээс өөрийнхөө амийг дэмчин тавин байж аварлаа. Үнэхээр сонирхолтой гайхалтай аниме байлаа. Тэгэхээр чи чадахгүй гэсэн даваагаа заавал давдсан шүү бүр чадахгүй гэсэн даваагаа 1000 давцсан байдаг манайхан хичээгээрээ амжилт бүрийн өмнө нь заавал саад дотор хэцүү бүх зүйл гарч ирдэ штэ тий. За ингээд 2024 оны турш намайгаа дэмжин хайрлаж бүр байнгын урмын үг өгч байдаг цэнэглэгч эрч хүчтэй зүрхнүүддээ ирж буй шинэ оны мэд хүргэе та бүхэндээ бүр бүгдд нь маш их баярлаа. Хайртай шүү үнэхээр их талархаж явдаг. 2025 онд илүү олон гайдаар илүү олон бэлэгтэй зүйлсээр уулзцгаая. Тэгэд зүрх сайн байна уу 2025 он минь сайн байна уу миний хөөрхөн зүрхнүүдээ.